Ямар сургуулиас оролцож байгаа вэ? Санхүү эдийн засгийн их сургуулиас оролцож байгаа. Санхүү эдийн засгийн их сургуулиас гэхдээ манай багийн хоёр гишүүн маань Монгол Улсын их сургууль. Санхүү эдийн засгийн их сургуулиас оролцож байгаа Инклюда багийн гишүүн байна. Үндэсний Батлангамрах их сургуулийн аюулгүй байдлын дээд сургуулиас оролцож байгаа Альпа баг байна. Манай баг нь болохоор санхүү эдийн засгийн их сургуулийн entrepreneurship хөтөлбөрөөс оролцож байгаа. Олон улсын Улаанбаатар их сургуулиас оролцож байгаа. Монгол Улсын их сургуулиас оролцож байгаа. Манай баг гэхдээ шүтээсийн бас оюутан байгаа. Энэ удаагийн төслийн уралдаага юугаараа онцлог байв? Сэтгэлээс яваалаач. Илүү олон баг оролцож байгаа нь илүү санагдсан. Маш гоё зохион байгуулалттай эхэлж байна гэж хувийн зүгээс харж байна. Доктортой хөгжлийн 9, 12, 13 дахь зорилго дээр илүү төлөрсөн таалагдсан. Энэ жилийн хувьд бол нийт 4 зорилттой явж байгаагаар бас онцлог санагдаж байна. Монгол Улсын ихтэй сургуулиудыг хамарж байгаа нь онцлогтой санагдаж байна. Энэ удаагийн төсөл нь болохоор Unitel Group ивент тэтгэж байгаа нь айгүй сонирхолтой байсан. Энэ удаад анх удаа оролцож байгаа болохоор одоо бидний хувьд шинэ туршлага болж байна. Өнгөрсөн жил 3 доктортой хөгжлийг оруулсан бол энэ жил 4-ийг оруулснараа онцлогтой. Зохион байгуулалт сайтай. Тэгээд нэг өргөөрөө хамарч болж байгаа юм шиг ер нь санагдаж байна. Нөгөө ивент хийж байгаа байгууллага Unitel Group учраас илүү нөгөө нэг хариуцлагатай одоо хэрэглээг дэмжих буюу нэмээд нөгөө доктортой хөгжлийн 13 дугаар зорилт болох уур амьсгалын нөлөөг бууруулах ч юм уу тиймэрхүү чиглэлээр илүү ажиллаж байгаа гэж харж байгаа. Танай төслийн онцлог юу вэ? Мөн энэ доктортой хөгжилтэй хэрхэн холбогдож байгаа вэ? Доктортой хөгжлийн 12, 13 дахь зорилт буюу уур амьсгалын нөлөөг багасгах, хүмүүсийн хариуцлагатай хэрэглээг дэмжих гэсэн доктортой хөгжлийн залтуудтай нийцэж байгаа. Нийгмийн ялгарлан гадуурх байдлыг одоо ерөөдөө бууруулах зорилготой тусгай хэрэгцээ төвдүүд болон ердийн сургуулийн сурагчдын хоорондох тийм богино хугацааны сураг солилцооны хөтөлбөр байгаа. Биопластик гаргаж авах тийм төсөл байгаа. Кофений шаарнаас тэгээд энэ болохоор олон улсад бол хэрэгжиж байгаа санаа Монголдо нутагшуулах тэгээд шинийг санаачлаа орж ирэх тийм зорилготой төсөл байгаа. Инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх сэдвийн доор манайх дөрвөн төслөөр оролцож байгаа. Энэ нь болохоор замын төвжирлийг бууруулах, хөнгөн хэлбэрийн ослон аваарыг хэмэл оюун ухаан ашиглаж шийдвэрлэх байгаамаа. Манай төсөл болохоор унтаад урамшууллаа гэдэг нэртэй U-Sleep гэсэн төсөл байгаа. Хариуцлагатай хэрэглээг дэмжих доктортой хөгжлийн зорилтыг хангах. Тэгээд энэ бол илүү технологи суурилсан шийдэлтэйгээр илүү онцлог. Шар сүг одоо био хунцар болох үйлдвэрлэл сүүн бүтээгдэхүүн амар хэрэгэлдэг утгаараач тэр юм уу. Тийм болохоор одоо тэрхүү хаягдлыг био хунцар болгоод системд эдийн засагт оруулах гэсэн ерөөд бол зорилттой явж байгаа. Улаанбаатар хотод одоо маш цөөхөн нуурууд байдаг. Тэрний хамгийн том нуур бол хун нуур. Сонгоныхон дөрөвдөд хун нуурыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөс хамгаалах, хураа газрын нь одоо экосистемийг хамгаалах, тэрүүгээр нь дамжуулж биологийн олон зүйлсийг хадгалах гэх мэт тэр доктортой хөгжлийн зорилтуудтай уялдаатай явж байгаа. Хог хаягдлыг бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах гэдгээр амар давуу талтай. Тэгээд мэдээж Монголын үнэтэй нас нулуурн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж байгаа гэдгээр амар давуу талтай гэх юм уу? Манай төслийн зорилго нь болохоор доктортой хөгжлийн 3 бодлогот нийцэж байгаа. Тэгээд тэрнээс нь илүү үүнээс илүүтэйгээр 12 дугаар бодлогот илүү нийцэж ажиллаж байгаа юм болов уу гэж бодогдож байна. Газар тариалан лугуу чиглэсэн арай тийм эко төсөл гэж ойлгож байна. Тэгээд дээр 12 буюу нэг хариуцлагатай хэрэглээг дэмжих гэдэг SDG-тэй холбогдоод яг бичигдэж байгаа тийм. За баярлалаа, амжилт хүсье.